few moments later. Яг өгч шít. 你好，你好，你们好，妈，你们好。你们好吗？Англи. Англитэй лөө. Хүзүү нийсэг. Хамсах. Яг нөгөө хүзүү голцсон юм шиг гэдэж би. Бараа буухгүй бата тий хоёроо. Нээж цугаан. Ингээ бараа буулгүй 2 3 хонохоор сүлдээ ийм. Гоё юм байна. Ивидээ нэг гэрэл мэрлийг харчих. Ивидээ байланс гэрэл авчихгүй ийм л гэрэлтэй суудсан хаана гэрэл. Ивидээ. Би л амарчсэн бүр ингээ хөөрөөд өхөнгө алдаад яасан нөгөө насны нөө гэдэг шиг. Яа, гэтээ бүр түрэн бүрстэй яг өхөнгө алдсан. Тэгээ одоо арай л дээр бол чинь тэгээд юу бичгүү гэж бодоод байсан байхгүй юу хоёроо. Тийм тэгээд нөгөө нэг каргон дээр бараа ирэхгүй байх үед яг юу хийдэг. Бид гурав зүгээр л амар арчаатай эмэгтэйчүүд болж. Авсан мэт. Би амар ундраа. За одоо наадмын амралтын өмнөх хамгийн сүүлийн бараа одоо ирж байна. Тэгээд нилээн удаж ирж байна. Тэгээд одоо энэ маргаакс ялгачаад хүмүүс одоо хүлээж байгаа бас маргааш өглөө хүмүүс хөдөө явах гэдэг. Тэгээ тэр хүмүүсүүдийн аял зугаал юм бас ирсэн байна. Одоо тэр ингээс өгөх хэрэгтэй. Тийм ажилтдаг байна. Би нөгөө хүмүүсийг ингээ аял зугаалынхаа ямиг нэрт аваарай, сэтгэн аваарай гэж энэ саржангаа хэлсэн баггүй юу? Хүнд хэлээд байсан юм мөртлөө өөрөө сүйж бэлдээг байна. Одоо ингээд нөгөөдөр наадам болох гэж байна. Тэгсэн чинь одоо бүр ишид тишээгээ хөдөө явах, юу ч байхгүй, майхан байхгүй, сандал мандал байхгүй, аяллаа бүр юу ч байхгүй заяа. Тэгсэн хөдөө явах гэж бодоод байдаг. Гинт сая өнөөдөр нэрээ хөдөө явах юм биш гэж бодсон. За ингээд одоо наадмын өмнөх бараануудыг ялгаж гин. За эхлээ бараагаа ялгахын тулд бүтэн гахаа ирдэг. Тэр гахааг тус бүрээр нь ялгаад, за уутуулаа хайрцгаар нь ялгаж агаад тэгээд уудуудыг дугаарлаад тэгээд дугаарласнараа би харж агаад системээр хүн болгоных нь нэр дээр нь оруулдаг гэсэн үг юм процедурыг гэж явуулдаг. Тэгээ одоо ингэ харуулж байна. Ер нь бол нөгөө уутных нь хэмжээгээр нь ялгаа тавьчихдаг. Тэгвэл арай илүү хурдан санагдаад байдаг. Яг карго болгол өөр байд юм шиг үлдээ. Ер нь амьдрал ийм л. За одоо манай каргоны гатан боосон үс. Яа, тэгээ кафе сард. Гайсан зүгч байгаа. Энийг би ич өгсөн. Таны хөрх инеч. Би бол жоохон дэлбэрсэн байгаа учраас өөрийгөө өнөөдөр харуулахгүй. За одоо харуулж байгаа бараа нь болохоор нөгөө гахаа бид нар нэг юм ногоон шудаатайг мэдээж монголчууд гахаа гэж ярьдаг. Тэрэн дотор багтахгүй бараануудыг үзүүлж чинь том бараанд ордог. За одоо ингэ би нэг байралтай болж аваад бараагаа ялгаж эхэлсэн бэ. Хэрвээ ингэж нэг суучих юм бол доороо нэг 5-7 цаг бол хангалттай суудаг. Заримдаа бүр 24 цаг суух тохиолдлууд байдаг. Тусмаа том хямдрал болцсон үеэр бол ерөөсөө босох завгүйгээр ингээ бүх бараануудаа шивж оруулдаг. Тэгээ ер нь бол сүүлийн жил гаруй хугацаанд дандаа нөгөө шөнөөр бараа ялгаад байсан чинь миний хувьд амар эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж эхэлсэн. Жин нэмэх, амар их стресстэх.
За тэгээ нөгөө шөнийн нойр хизээч хөвгддөг юм биш үү? Тэгээ одоо ерөөсөө өдөр ялгах гэж айгүй хичээж байгаа. Тэгээ шинэ ажилтнаа уун болсон юм аа. Тэгээд тэр нь жоохон фейлдсэн л болохоос тэгээд одоогоор өдрөөр боломжоор өдрөөр ялгах гэж хичээж байгаа. Гэхдээ ачаал ихсжүүл тэгэл өдөр шөнөгүй ялгах хэрэг гардаг. Тэгээд манад ерөөсөө марцагнаад ерөөсөө мик өгөхгүй заа юу ингээ бичлэгийн угнууд нь voice-ыг оруулах гэж утсан юм аа. Тэгсэн чинь ингээ манад амар химээрэд тэгээ ерөөсөө бүр гол концептыг нь алдчих гад. Тэгээ би ингээ voice over оруулж байна. Тэгээд манайх нөгөө бараа буусан гэхээр пост ордог байхгүй юу. Тэгээ пост орохоос өмнө би бүх юм зэгцэлсэн байхыг илүүд үздэг. Хүмүүс орж ирэхэд амар замбраагүй, бараа энтер байхгүй ч юм уу хаана байгаа мэддэхгүй байдалтай байхыг ерөөсөө үсдэггүй. Тэгээд тийм учраас шөндөө бүгднгийн зэгцлээ сайхан заалмалаа цэвэрлээд бүгднгийн сайхан зэгцэнд нь оруулчаад тэгээд маргааш өглөө хүмүүстэй бараа өгөхөд илүү гоё санагддаг. Хүмүүс ч гэсэндээ бас тухтаа санагдах болов уу гэж боддог. Тэгээ одоо ингээд бараануудаа нэг нэгээр нь оруулж байна. Тэгэл хэдэн цаг суунда одоо ингээл одоо 8 өнгөрсөн. Тэгээ хөрвөлтэй үлээгээд өгөлт олж олдооч олдохгүй байна. Тэгээ одоо бид нэр жоохон гадаа амьсгалж агаад цаг жоохон нэг юм агаар авч байгаа тийм үү. Тэгээ одоо нэг өдрийн бараагаа имзлэх гэж байна. Тэгээ ягаад тэгэхээр нөгөө наадмын амралт хэлэх гээд байгаа учраас тэрнээс өмнө гэлс бараануудаа шахаад эренгүүт нь маш хурцтайгаар одоо имзлэх гэж хичээж байгаа. Тэгээд өнөөдөр жоохон нуруу муу байна. Нуруу айгүй хөвдөд. Шалан дээр суугаад байгаа болохоор тэгдэж магадгүй юм гэж бодож байна. Тэгээд нуруу бол жоохон мяа байна. Ялтчихгүй. Тэгээд за ингээд наадмын өмнөх ачааллыг маш мундаг давж хүмүүстэй бараануудыг маш сэтгэлээ гаргаж тарааж чадлаа гэд урамшуулад би ажилчдаа 10-ны орой гоё UB-ээс дуртай хоолуудыг асууж агаад захиалж өгөөд бид нар хамтдаа ингээ бөөнөрөө сууж идсэн байгаа. Тэгээ бүгд өдөржингөө амар завгүй байсан хүмүүс ингээ хоол харангуйтал амар баясаал бөөн баясаалуулаад би хүмүүсийг ийм байдлаар харахыг айгүйх дуртай байдаг. Ер нь ингээ өөрөө ч өмнө ингээд өөр компанитай ажилладаг байхад менежерүүдээс ч юм амар айдаг. Айгүй стресстэй ажилддаг штэ хүмүүс чинь. Ерөөсөө тийм биш байгаасаа гэж айгүй хүсдэг. Хүмүүсийг ингээд эрхчлөөтэй за яг хийх юм хийчихвэл ингээ бусд үед нь өөрийнхөө юм бас хийж болно штэ. Хүн чинь асуудал ерөөсөө биш. Тэгээд хүмүүст бол илүү гоё тав тухтай мэдрэмжүүдийг төрүүлэх гэж айгүй хичээдэг. Тэгээ маад өмнө ажилладаг байсан залуу болонгууд баг бид нартэй гэр бүл болоод тэгээд жилийн дараа юм байна. Солонгос руу сурахаар явсан. Тэгээд өвөө гаргаж өгөхөд бол маш тийм гэр бүлийнхний гишүүнийг ингэ явуулж байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн байхгүй. Тэгээд маад үчсэндээ явахад айгүй хэцүү байна. Таныг үлдэх хэцүү байна гэж тэгжсэн. Тэгээд би ер нь бол над дээр ингээ хамт ажиллаж байгаа хүмүүсийг нээлттэй за тэгээ айгүй сэтгэлээсээ хандаасаа гэж үгсдэг. Тэгээ би ч гэсэн буцаагаад амар их сэтгэл гаргах гэж хичээдэг. Тэгээд яг үндээс тэгээд ажиллаж хүмүүс амар цөөхөн байд юм байна гэдгийг нь л сүүлийн хэдэн сар бол айгүй ойлгож байгаа. Тэгээ би хэдий сэтгэлээрээ хандаад байсан ч хүмүүс ингээд амар дундаа ороод ажиллаа хийхгүй ч юм уу тийм асуудууд айгүй гарсан. Тэгээ одоо бол айгүй сайн тууштай ажиллах хүн хайж байгаа. Тэгээд мэдээж хэрэг ажлынхаа хэмжээгээр нь цалингийн мэдээж өсөх нь хүний хөдөлмөрийг үнэлэх байх уу. Тэгээд бас энийг ураас жоохон зар маягийн явчих тийм үү. Ажилтаа хайж байгаа шүү нэрээ. За ингээд бүгдээрээ сайхан хоолунд идээд гоё байж байгаа. Тэгээд наадмын амралт маань эхэлсэн байгаа. Ер нь бол жил дотор хамгийн урт амралт бол наадмын амралт байдаг. Тэгээд энэ хугацаанд олон юм амжилт гэж айгүй хичээдгээ. Тэгээд бид нэр амралтыг эхэллээ. Аус чүкээ даа. Хагонос гарцсан бүрхэн болцсон маасаа би. Канаас харахад юу ч таа. Чи бачита. Би нэг сайн 10 секунд ч хүрсэн боо ёо. Инженер лабораторид юу аа? Ganjaan. Юу инженер арч тий. Энд хүрээё. Эй. Эцэг байх бидний юу? Бүрээ чадахгүй хатсан бүрэн дөрөв. Бүрээ бүгдийн чивэр буусан гэнэ. Атгач манаа мохаттай. Какадаг шүтэр чата мэлхат миний шилжиггүй. Ам хөтөө явсан юм чинь. Хатас бүснэ хөтөө яваад. Агаас гараад. Би хөтөө явахгүй. Аваад хатаагаа явж байна. Лагерын уцаас биш л юм. Тэгэх гайгүй.
баяр ёслолуудаар дандаа гэр ихэнтэйгээ байхгүй байгаад байдаг байхгүй юу? Байдаг байсан юм байлээ. Тэг энэ жилээс өмнө жилээс юм байна. Гэр ихэнтэйгээ ойрхон байх гэж хичээж байгаа. Тэгээд энэ жилийн үед бол яг 7 сарын 11-нд аав ээж тэр очиод хамтдаа шуурлаг хийж идээд ингээ хамтдаа байсан чинь хөрхийн аав ээж амар хөрхэн баярлаад нэг хилдэг юм авчирхаас илүүтэйгээр ингээ надтай манай гэр бүлтэй хамт байх нь илүү гоё байд юм билий. Надад ч амар гоё байсан. Тэг энэ удаа манай хүн болоо манай дүү бид гурав очиод ээж авдаа туслаад тийм хамтдаа цагийг өнгөрөөсөн. Тэгээд энэ жилийн наадам миний хувьд бол амар гоё болж өнгөрсөн. Юм бүхнийг хийж амжуулсан. Гэр ихэнтэйгээ цаг хугацаа өнгөрүүлж чадсан. За тэгээ хамтдаа наадмын хаалтыг үзсэн. Нээлтийг үзнэ гэж бодсон чи амар халуун байсан. Тэгээд хаалтыг үзээд юу хуушур идээд мэдээж ярих хуушур идэлгүй яах вэ? Тэгээ ихчийнхэн 3 хүүхэдтэй хамт гой талбай энэ төр зөндөө олон юм хийгээд наадмын 11-ний гэдэг өдрийг маш гоё дурсамжтай өнгөрүүлж чадсан. Тэгээд дараагийнхаа бичлэгээ та бүхэндээ наадмын яг үндсэн урт амралтын үзүүдээ юу хийсэн бэ? Талаараа та бүхэндээ хуваалцах болно. Тэгээд бичлэгийг минь дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд лайк болон subscribe дарахаа бити мартаарай.